За самбацгано welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд хамгийн гоё твтэлэг хэрхэн хийх аргыг хуваалцах болно. За саримс 2 шиг хийх нэг шигтэй ичээд сонгон бас 2 шиг хийх дунд тийг бас жижигэн шигтэй ичээд за тэгээд хөрийн бут 500 г дээр ингээд хийчин. За тэгээд цагаанга 8-10 г жижигэн шигтэй ичээд за тэгээд ийшээ ногтаа олчихно. За луу нэг шиг жижиг шигтэй ичээд явчихна. За дараагаар яншүү нэг 5 шиг байгаа. За энийг бас жижиг шигтэй ичээд руу яачна. За дараа нь бол ийм хар будаа ашигласан байгаа. За хар будаага угаагаад нэг 2-3 удаа усан цайлаад тэгэд хөвч муухай хэсэг нь хөвч гараад ирэхээр түүнийг бол хаяад явчихна. За тэгэд сайдар угаагаад өгнө. За тэг усын шүүж аваад хайрлын давган дээр тавиад за тэгээд ус будаа нэг харцныг тэнцүү эсвэл усын баг зэрэг хийгээд халуун гал дээр тавиа явчихна. За тэгээд махлуу энэ гурвалжин будаа 100 г ашигласан. За тэгээд дээрэс нь давс 2 чимэх перц хийгээд за сой сос 2 албаг өндөг 2 шиг. За тэгээд нэлээд сайдар нухаад өгнө. Маш сайн нухаад. Ойролцоогоор 10-15 минут нэлээд сайдар нухаад өгсөн. За үнийг нэг гарны алгат багтах хэмжээнд аваад за баруун гараас зүүн гар руу сайн шидээд дотор хагарын гаргаад өгнө. За тэгээд нэг гоё бөмбөлөг хэлбэрт оруулаад за тэгээд энэ ингээд тавьчихна. Тэгээд бүгдийн сайхан юм гоё бөмбөлөг болгоод явчихна. За будаага халаад буцлаад эхлэхээр нь за зөөлөн гал дээр болгоод за тэгээд 15 минут болгоно. За дараа нь бол төмсний нухшаа бэлдсэн байгаа. Төмсний нухш бол төмсөө ус нь буслахж жагаад зөөлөн болоод эхлэхээр нь нухаад давс перц. За тэгээд төмсний нухшны бичлэг орсон учраас дэсээс хараад үзээрэй. За тэгээд бас төмсөн алга явцсан. За дараагаар бол 2 саримс бицлэн. Хагас ягаан сонгоныг хатуу хэсгийг авч жагаад голын хатуу хэсгийг аваад ингээд 6 хувааж жагаад за дээрэс нь ингээд 4 хуваагаад очноо. За тэгээд 3 өнгийн чинжүүг ингэж хуурахад төхөмжтэй хэлбэр ичээд явчихна. 2 өнгийн чинжүү. За тэгээд бууцаа сайн угааж агаад ичээд явсан байгаа. За дараагаар бол цагаан брокколи ичээд за ногоон брокколи бас ингэж ичээд явчихна. За тэгээд хайрлын давгалгаа алын тусаа хийгээд за саримсаа сайхан шаргал өнгөтэй болтол нь халаагаад өгнө. За тэгээд сарим шаргал өнгөтэй болоод эхлэхээр нь ягаан сонгоно хийгээд баг зэрэг хуурч өгöd. Давс перц нэмээд за жоо утгаад сонгоно тагийн таглаад ууранд нь жоохон шаргал өнгөтэй болтол нь хуураад за тэгээд төрж ирсэн ногоонуудаа бууцаас бусд ногоонуудаа хийчихнэ. За тэгээд давс перц хийгээд сайн хуураад өгчнө. За тэгээд тагийн таглаад ууранд нь болох хооронд нь помидор том 3 шиг. За тэгээд ингээд нэг см куб цаа болохоор ичээд авчнаа. За тэгээд тийшээгээ помидороо хийгээд сайдар утгаад хуураад өгнө. За сүүлд нь тэгээд бууцаагаа хийгээд
сайхан удаж байгаа тагийн таглаад зөөлөн бутал нь гоё хураад өгнө. За тэгээд энэ шаргах шүүгэн тийх энэ төмөр дээрээ за цэцгийн тосоор ингээд сайхан нилээд өгнө. За тэгээд энэ дээрээ түрүүчийн хэлбэрт оруулсан махаа хийж агаад за тэгээд хайрсан ногоонуудаа ингээд бүгдийн сайхан жигд ингээд тавьдаг нь. За тэгээд ногоо урсан хэсэг дээрээ хайрлын давуу дээрээ бальсамико соус хийгээд за дээрэс нь кетчуп 100 г хийгээд сайтар утгаад өгнө. За тэгээд гулашны соус гаргаж байгаа. За ус. За тэгээд гулашны соус өмнөх өдөр гулаш хийсэн. За энэ бичлэгээс ус та бүхэн харж болно. За тэгээд өндөрс баг зэрэг даус перц хийгээд за төмсний очмол гэдэг меню дээр бас хэрхэн хийх арга хуваалцсан. Учраас та бүхэн бас туршаад үзээрэй. За сой сусныг албах хийсэн. За тэгээд үүнийг соусоо нэг бүх хэсэгт нэгэн жигт хийж чинь. Яа тэгээд 180 градус шарах шүүгээ тохируулаад за твтэлээ хийж нэ. За ойролцоогоор нэг 15 минутаас 20 минутанд бол болно. За тэгээд түрүүчийн хар будаа маань 15 минут болоод агшигдсан байна. За яншүү 3 шиг ирчээд за төмсний нөхцөлтэй ашиглана. За ингээд харахад бол энэ мах хэсгээс нь бол цагаан шүүс гарч ивэл ерөнхийдөө бол болж ийн гэсэн үг. За тэгээд түрүүчийн төмсний нөхцөл байгаагаар халаагаад төлхөө шиг зөөлөн галтар жоохон халаагаад явчихна. За тэгээд яншуугаа хийгээд цагаан амтлаад явчихна. За ингээд цагаан харах твтэлээ харах юм бол нэг ийм цагаан өнгийн шүүс гарч иж байна. Тэгвэл доторх нь бол маш гоё болсон гэсэн үг. За ингээд 15 минут болсон учраас твтэлээ гаргалаа. За тавглаа явчих. За хар будаанд баг зэрэг давс олим тос ус агшаахтаа хийвэлэх зүгээр гоё амтны л гоёлдог. За тэгээд төмсний нухшаа хийгээд за твтэлээ сайхан баярлаа авчнаа. За дээрс нь жоохон соустай ногоо сайтар хийгээд ингээд ерөнхийдөө бол бэлэн болж байна. За дээр нь ингээд яншуугаа сайхан тавьчих. За тэгээд хол итали салат хийсэн. Гэсэн тэгэхээр хол иймэрхүү хол идэхийнхаа өмнө бас салат идчихвэл бас гиз дотрыг дэмжиж их зүгээр байдаг. За тэгээд мах сайхан төмсний нухчтай хамтлаад үнэхээр янзын гоё болсон байна. За дээрээс нь хар будаа маш гоё эсдэгтэй. Сайхан хар будаа үнэхээр гоё зөгцөж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.